байцгаана уу? Шинэхэн бичлэгээрээ уулзж байгаадаа баяртай байна. За би энэ удаагийн бичлэгээрээ та бүхэнтэйгээ unboxing хийх байгаа. За тэгээ гачигн дээрээс харсан бах. За би анх удаа энэ Shein гэдэг газраас бараа авч үзэж байна. За тэгээд энэ нь болохоор маш олон ахуй болон гэр ахуй, за тэгээд хувцас хунаар, гоо сайхан гээд маш олон төрлийн бүтээгдэхүүн зардаг ийм ап байгаа. За тэгээд энэчнээс анх удаа юм аваад туршиж үзэж байна. Ерөнхийдөө бол ингээд бас чанартаагаас ахгуулаад чанаргүйгээд шидэм юм л байдсан байлээ. Тэгээ би ревюудыг харж агаад хамгийн сайн ревю сайтай бүтээгдэхүүнүүдээс мөн өөртөө хэрэгтэй байгаа зүйлсүүдээсээ захиалж үзсэн байгаа. За тэгээд ямар шүү ирэх нөө та бүхэнтэй хамт unboxing хий. За тэгээд ер нь би бол ингээ хувьдаа ингээд шив шин ингээд авсан юм аа ингээд юу ирж юу гэд ингээд загдалж үзэх ч юм уу те, хүнээс бэлэг авчаад юу байгаа юм бол ингээд загдалж үзэхэд айгүй дуртай байдаг. Та нар ч гэсэн бас дуртай бүхэн л тийм мэдрэмжийн дуртайх юу байгаа болоо, ямар байгаа болоо гэд айгүй гоё байдаг шүү дээ. За тэгээд эхэлцгээе. За энэ болохоор юм илгэмдэр ингээ хүрээд ирчихсэн байгаа миний авсан юм. За тэгээд одоо онгойлгож үзцгээе. За би болохоор өмнө нь юусэн энэ аппаас худалдаа хийж байгаагүй. Тэгээ анх удаа авч үзэж байна. За тэгээ ямар шүү юмнууд ирэх нөө харъя. За одоо эхлээд бол миний загсан кейс гарч ирж байна. За миний хувьд бол iPhone 13 Pro Max байгаа. За тэгээ би ийм кейс загсан. Миний бодлоор бол айгүй хөөрхөн айгүй гоё чанартай юм шиг санагдаж байна. Уул нь энэ чинь ингээ юмнууд нь айгүй хямдхан байдаг. За би тэгээ та бүхэнд энэ дүүн зургийг харуулчих. Тэгсэрний энэ бол айгүй дажгүй юм байна. За тэгээд эхний зүйлийн кейс гарч ирж байна. За дараа нь болохоор ийм өсний хавчаар загсан. Айгүй хөөрхөн байгаа. Айгүй хөөрх юм байна. За онгойлгоод үзье. Тэ хөөрх юм байна. Нараа ингээд зөндөө олон өнгөтэй. Хөөрх юм байна. За нэг юуд үзчих тийм үү? Ийм хөөрх юм шүү. Айгу хөөрх юм байна. Ингээл зүүчих нь шүү дээ. За дараагийн зүйл болохоор дахиад би ийм кейс загсан. Яг нөгөө нэг дан ганцхан кейстэй байхаар айгүй нөгөө уйдгартай. Тэгээ бас кейс чи амархан муухай болчдөг болохоор хямдах юм чи яад ингэж бодоод 2-3-ыг загчихсан. Энэ болохоор ийм өнгөтэй. Энэ кейс тэгээд ингээд дотор тал нь болохоор ийм ноос юм шиг юм байна. Зузаан. Тэгээд ийм кейс загсан. Бас айгүйг таалагдж байна. Айгүй хөөрх юм байна. За ийм өсний хавчаар загсан байгаа. Өсний хавчаар ирсэн байна. Бас айгүй хөөрх юм байна. Тэ хөөрх юм байна. Айгүй хөөрх юм байна. Ийм мөнгө нь бас литейхэн хөөрх харагдаж байна. За дараа нь энэ болохоор ийм хүүдээ загсан усны хувцас ирж байна. Монголгож үзье. Яг ингээ шинэ юм монголгож үзгээр айгүй гоё байдаг те. Энэ хараа. Ийм хөөрхөн байхгүй юу? Ийм хөөрхөн зурагтай. Тэгээ ингээд ийм сундаг. Ийм усны хувцас загсан. Айгүй хөөрхөн ирсэн байна. За тэгээд энэ нь болохоор энэ чинь ийм юу тагаа юм. Энэ одоо юу юм болов? Ийм хөөрхөн малгайтайгаа хосоор юм байна. Ингээд усны хувцас нь тэгээ ингээд малгай нэм хөөрхөн усны хувцас захиалсан байгаа. Дараа нь болохоор энэ дахиад би бас ийм кейс загсан. Энэ 3 дахь кейс. Энэ хараа бүр ингээ айгүй хөөрх юм осртай байхгүй юу? Тэгээ нөгөө Pro Max ч юм болохоор ингээд айгүй
том штэ. Тэнгүүд ингээд гартаа барьж явахаар одоо ингээд дандаа л хүүхдтэйгээ хамт гадуур явж байгаа юм чи унгаачих гад идэг. Тэнгүүд би яг юм оосортой энд бас ингээд эмэгтэйчүүд айгүй их юм оосортой кейс хэрэгэлдэг байхгүй юу. Тэгээ авч үзье гэж бодоод би иймийг захисан. Тэгээ энэ болохоор юм чиний хөөрх юм бамбрууштай айгүй хөөрхөн байгаад. Тэгээд эмчэнэ бас нэг хөөрх юм бас карт хийчих зайтай. Айгүй хөөрхөн. Тэгээд ингээд дотор тал нь болохоор юм байна. Тэгээд ингээд үрчдэг. Айгу бас л нэг айгу гоё ирд юм байна. Энэ кейснүүд нь бол надад бол үнэхээр таалагдчихэв. За дараагийн кейс нь болохоор бас ийм кейс гэсэн байна. За энэ чинээс нь оосрын гаргаад байна. Ийм хөөрхөн юм оосртай. Тэнгүүтээ энэ оосроо болохоор энэ чинээс ингэ хийчдэг. За би гисэж. Ийм бас оосортой нөгөө нэг гар твтэйхэн барихад амар гэж бодоод би бас ийм оосортой захиалсан. Нөгөө том удас чинь гарнаас амархан унчих гад болохгүй хүүхдтэйгээ хамт явахаар айгу хэцүү байдаг. Ээж нэрийг мэдж байгаа. Тэгээд ийм оосортой кейс бас захисан. Нэг тийм 4 кейс. За энэ болохоор ингээд зураг нь болохоор ийм харагддаг. За тэгээ эн чинь болохоор юм өнгөгүй дөө байхгүй юу? За тэгээд ингээд ийм оосртай. Энэ бол бас айгүй хөөрхөн юм байна. Тэгэл ингээд гадуур явахдаа уцаа хийгээл ингээд энчнээсээ ингээд барьчихна. Тэгэхээр ингээд нэг уцаа гарнаасаа алдахгүй унлаа гэхэд ингээд унчих учраас айгүй эвтэйхэн юм байна. За тэгээд нийт ийм 4 кейс загсан байна. За тэгээд аль нь хамгийн гоё вэ? Та нарт таалагдж байна. Одоо ингээд хамгийн гоё гэснээ комент хэсэгт бичээрэй. 1 2 3 4 гэд номерлчий. Тэгээд та нарт хамгийн гоё санагдсан, хамгийн их таалагдсанаа комент хэсэг заавал үлдээгээрэй. За ийм 4 утасны кейс ирсэн байна. Дөрвөлөө надад өөр айгүйх таалагдж байна. За тэгээд дараагийн ирсэн юм нь энэ нөгөө нэг юу вэ? Камерын дээр наадаг ийм нөгөө нэг ийм шил загсан юм байна. За тэгээ ийм шил байна. За энэ юу вэ? За энэ болохоор манай нөхрийн загсан юм байна. За ийшин тавьчих. За энэ болохоор юу юм болоо? Одоо бас нөгөө мартчихжээ. Захиалаад нилээ удсан болохоор би нөгөө плаж загсан ирсэн байна. За би ингээд зургийг энэ дээр гаргачих. Ийм плаж загсан. Тэгээд ирсэн байна. Плажных нь материал нь болохоор нэг тийм юм бас нэг юм яг энэ шейний яг юм материал гэдэг байхгүй тийм бас амар бол чанартай материал биш. Гэхдээ ер нь бол зүгээр нэг юм материал байдаг яг тэр байна. За тэгээ ингээд ойроос ингээд харуулах юм бол ийм зурагтай юм иймэрдүү. За тэгээд ийм байна. За тэгээд энэ плаж энтрийн хүмүүсд бодвол инстаграмда зураг хийх бах. Тэгээд харахыг хүсэх юм бол миний инстаграмыг дагаарай, дагжуулна. За дараа ийм байна. Ийм нөгөө хилээ загсан хилээ хийсэн байна. Энэ бас амар хямдхан бэл заавал хүнтэй тэлээ гэж яхаар яах вэ тий? Ингээд зүүчж болно штэ. Энэ бас айгүй хөөрхөн юм байна. Хэмтэрнээсээ бүр айгүй ихтэйхэн хөөрхөн санагдчих шүү. Би ер нь шэйнээс дахиж юм захинаа. Ер нь айгүй дайжгүй ирд юм байна. Ийм тэлээ загсан байна. За тэгээд ингээд такси юмнууд маань бүгд дуусчихлаа. Ийм тэлээ. За тэгээд ер нь бол бүгд надаа айгүйх таалагдлаа. Тэгээд та нар ч гэсэн хэрвээ би бас энэ авсан бүх юмнуудынхаа линкийг ингээд доор оруулчихъя. Тэгээд та нар ч гэсэн ингээд туршиж үзээрэй. Бас ийм утасны кейс месний хувьд бол давгүй чанартай гайгүй юм ирдэг юм биш үү. Тэгээд энэ апаас бас хөдөлтөн авалт хийх юм бол бас тийм ч бас муу ирэхгүй юм байна. Би бас айгүй ачаач юмнууд хүрээд ирэх үедээ гээд айгүйх санаа зовж исэн. Тэгээд энэ кейс маань бас айгүйх таалагдж байна. Тэгээд хурдан хэрэгжилж үзэхээс. За тэгээд өнөөдрийн маань бичлэг таалагдсан байх гэж бодож байна. За тэгээд би энэ бичлэгийг хийхээс өмнө бас нэг бичлэг хийсэн байгаа. Тэр нь болохоор ахлан төрөгч болон ер нь хүүхдтэй, нялх хүүхдтэй хүмүүст хэрэгтэй видео хийсэн болов уу гэж бодож байна. Юуны талаар вэ гэхээр одоо тийм хүүхдтэй болсон жирэмсэн байх үед одоо ингээд тулгамддаг мэдгүй зүйлсүүдээ ямар сургалтанд сууж юу мэдэж авсан талаар юм
та бүхэндээ сэтгэлээ хуваалцсан байгаа. Тэгээд тэр бичлэгийг бас үзээрэй. Үзээгүй байх юм бол би бас доор линкийг үлдээчихье. Тэгээд миний бичлэг таалагдсан бол миний сувагт subscribe дараарай. Цааш нь share хийж түгээж өгөөрэй. За баяртай.